За өдөр үзэж байгаа бол өдрийн мэнд, орой үзэж байгаа бол орой мэнд, өглөө үзэж байгаа бол өглөө YouTube бичлэг үзээд хэрэггүй. Өнөөдрийн бичлэгээр бүх MBTI-г хэр мөнгөний хувьд амжилттай байх вэ гэдэг талаар үнэлнэ. За, нэгдүгээрт ENFJ байна. ENFJ ер нь бол бүгдээрээ их харизмтай гэж монголоор хэлдэг. Charismatic. Тэгээд ер нь их алсын бараатай, алсын хараатай. Тэгээд хүнийг ингэж гоё байлдан дагуулж чаддаг. Тэгээд их ажилсаг. Тэгээ ер нь бүгдээрээ их гоё сайхан ааштай, юмыг төлөвлөдөг тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр тэд нар хизээж амжилтгүй байна гэж байхгүй. За дараа нь ENFP байна. ENFP уг нь бол гайгүй бүтээл сэтгэлгээтэй төрлийн хүмүүс байдаг. Гэхдээ их замбраагүй байдаг. Их ерөөсөө ажилсаг биш. Ер нь нийгэмдэрээ төвлөрч чаддгүй. Би яг ямар тиймэрхүү хүмүүс ямар байдгийг би бол өөрөө сайн мэднэ. Тэгэхээр их олон бизнес санаа гэж магадгүй, их олон хийх хүсэж байж магадгүй. Гэхдээ яг нийгмээ эхлүүлчихэд яг тэрэндээ тууштай байх уу гэдэг дээр бол их хэрэгэлзээтэй. Тэгэхээр ер нь ишэл оролцгаая. За дараа нь ENTJ байна. Бүгэн болгон ENTJ-г бид хэрэг мэдэхгүй бол одоо мэдээж ав. ENTJ бүх цаг үеийн хамгийн ер нь амжилттай MBTI нэг баг. Алсын хараа байна уу? Байна. Ер нь ENFJ-гээс зүгээр нэг давуу тал нь гэвэл илүү logical имийг их логикоор сэтгэдэг, алсын хараатай, төлөвлөгөөтэй, ялахыг хүсдэг, ер нь мөнгөний төлөө амьдэрдэг төрлийн хүмүүс байдаг. ENTJ бүгдээрээ ажилсаг, төлөвлөгөөтэй. Ер нь бол хамгийн том асуудал нь хэтэрхийх ажиллаад ядарч магадгүй. За дараа нь ENTP байна. ENTP хүн болгон мэдэн бүх цагийн хамгийн шилдэг MBTI type. Их төлөвлөгөөтэй, их олон санаатай, төлөвлөгөөтэй гэдэг нь энэ шиг айхтар төлөвлөгөөтэй гэсэн үг биш. Гэхдээ ер нь бол юмны очин начрыг их хурдан олдог, их олон санаатай. Ер нь асуудлыг их хурдан ойлгоод шууд яаж шийдвэрлэх вэ гэдгийг ойлгож чаддаг. Тэр нь хамгийн том сайн тал. Хамгийн том сул тал нь гэвэл ENFP-тэй адилхан жоохон залхуурах шинж тал байдаг. Тэгээд нийгэм эхлүүлсэн бол тэргээ дуусгах шинж талтай. Гэхдээ их charismatic, хүнтэй харилцаж чаддаг. Ер нь бол маркетинг тим төрлийн хүмүүс ер нь бол байж магадгүй, эсвэл хуульч ч юм уу те. Ер нь бол CEO гэхэд ер нь бол энэ хоёр бол их таарна. За дараа нь ESFJ байна. ESFJ бүгдээ ер нь л их ажилсаг, их урдаа хийх ёстой юм хийдэг. Гэхдээ даанч урдаа хийх ёстой юм хийдэг хүмүүс өнөөгийн нийгэмд бол их санхүүгийн амжилттай гэж би бол хэлэхгүй. Их бусдын сэтгэлийг боддог, их зөөлхөн сэтгэлтэй. Уг нь л их ажилсаг. Гэхдээ даанч яг мөнгө олох хэмжээний чадруудыг бол өөртөө цуглуулсан гэж би хэлэхгүй. Хүний харилцаанд их сайн, даанч тэр алсын хараа, тэгээд тэр жоохон хүйтэн байх чадвар бол байхгүй. Тэр нь бол муу зүйл биш. За дараа нь ESFP байна. ESFP-нүүд ч гэсэн ер нь л ийшээ орох байх. Бүгдээрээ хүн хоорондын харилцаанд их сайн, их өндөр энергитэй тийм төрлийн хүмүүс байдаг. Даанч их үргэлжлэн байдаг мөнгөндөө, тэгээд их төлөвлөгөөгүй, ерөөсөө алсын хараа байхгүй. Тэгээ ер нь яг мөнгө олж чадахгүй гэвэл чадах байх, даанч олсон мөнгөө ухаантай өрж чадахгүй гэж би бодож байна. За ESTJ юу? ESTJ ойлгомжтой ENTJ-тэй ойролцоо болохоор ийшээ орно. Бүгдээрээ их ажилсаг, ажлыг төлөвлөдөг, бүх зүйлийг төлөвлөдөг. Кофе уухаа, өглөө эдэн цагт босгоо. Өглөө нэг 3:48 гэж босоод яг тэгж амьдэрдэг төрлийн хүмүүс нэг баг. Яг бүхэл амьдралаа их төлөвлөх гэж оролддог. Тэгээд бүх зүйл эмцэгцтэй байдаг энэ хүмүүсийн хажууд. Заримдаа жоох муухай аштай байдаг, даанч муухай аштай гэдэг зүйл бол амжилтын хажууд бол нэг чухал зүйл биш. Тэгээд их өөрсдийн гэсэн даруулагтай тийм төрлийн хүмүүс байгаа. ESTP байна. Саний хэлсэн бүх зүйлийг яг эсрэг. Хүн хоорондын харилцаанд их дайжгүй, их хурдан сэтгэгдэж чаддаг. Жохон залхуу талдаа. Гэхдээ хурдан амьдэрдэг. Амьдралыг хурдан амьдэрдэг. Тэгээ хурдан амьдэрдэг хүмүүс ер нь бол их амжилттай байдаг. Юмнаас хоцордгоо. Ер нь ENFJ энэ дээр нь тавина. Юмнаас хоцордгоо. Яг байгаа мөчтэй амьдарч чаддаг. Нэг сул тал нь гэвэл ENTP шиг алсын хараа байхгүй. Гэхдээ нэг сул тал нь гэвэл ENTP шиг алсын хараа байхгүй. Гэхдээ тэрний сайн тал нь гэвэл юм болгоныг ингэ overthink хийгээд байдгүй. Ер нь нэг бодох шаардлага зөв юм хийдэг. Гэхдээ logical явд бол logical, тийм ээ. За дараа нь INFJ юу? INFJ ч гэсэн амжилттай руу орох байх. Бүгдээр их амбицтай дотроо. Тэгээд их шаргуу хөдөлмөрлж чаддаг хэрэгтэй үедээ. Тэгээд өөрөө өөрсдийнхөө тийм
чухал гэсэн зүйлийнхээ төлөө яг ажиллаж чаддаг. Тэгээд их чимээгүй тийм чимээгүй их олон талаа юмрээд байдгүй. Өөрсдөө төлөө хийх мэйдэг. Тэгээд алсын хараатай төлөвлөгөөтэй. Ер нь бол ямарч яг ийм муу гэсэн зүйл байхгүй. Тэгээд хүн хоорондын харилцаанд ихсэн, хүнийг ойлгохтой ихсэн, ямар ажил хийх нь тэрнээс хамаарат. За INFP-нүүд ер нь яг бүтээлч төрлийн ажил хийхгүй бол ер нь яг амжилттай ажил гэвэл нэг юм байхгүй байх. Өөр нэг хэлээд их юм. Ер нь мөнгө INFP-ний хувьд бол нэг чухал биш байх. Миний харж байгаагаар нэг амбиц мөнгөтэй байх. INFP ESTJ эсрэг, ENTJ эсрэг төрлийн MBTI тэгэхээр доош орчлоо. Гэтэ заавал тийм бол биш л тэ. За INTJ ENTP-ийн дээр болно. INTJ бүгдээ их ажилсаг, төлөвлөгөөтэй, амьдралыг их төлөвлөж амьдардаг байдаг. Иннээс илүү төлөвлөдөг. Энэ болохоор зүгээр яг өдөр тутмын дадлаад зуршлаад төлөвлөдөг бол энэ бол амьдралын ирээдүйг төлөвлөдөг. Их алсын хараатай. Яг 35 настайдаа тэтгэврт гарна гэж бодож байгаа бол тэтгэврт гаргалах данч зарим MBTI-д байдаг тийм томор сэтгэх чадвар бол байхгүй. Холыг харж чадна гэтээ томор биш. Гэтээ тэр нь амжилтгүй гэсэн үг биш. За INTP хүмүүс ихэнх нь их ухаантай, хурдан сэтгэдэг. Данч амжилттай байхад хэрэгтэй байдаг амбиц дээр өглөө яг босоод өнөөдөр юу хийх вэ? За өнөөдөр яг энийг амжуулна гэсэн тэр сэтгэлгээ нь их цөөхөн өдрүүдэд гарч ирдэг. Гэтэ өрсөлдөх сэтгэлгээний хувьд бол байдаг. Данч арай л залхуу байдаг да. За тийм л. Данч сул тал нь залхуу. Хүн аль их тач байх потенциалтай. Залхуу тэгээд хүн хоорондын харилцааг үнэлдэг. Хүн хоорондын харилцаа эцээд хүнтэй харьцаж байгаагаас биш хүний мөнгөний авч байгаагаас биш хэрэгтэй. За дараа нь ISFJ байна. ISFJ харамсалтайгаар зэр эний доор орно. Зэр орлоо. ISFJ хүмүүс бол яг байж л байдаг хүмүүс. Тэ өөрсдийнхөө ажлыг хийдэг. Энэ ISFJ-ийн яг хамгийн том давуу тал нь яг имийг доктортой яг ESFJ-тэй адилхан доктортой хийх юм хийж чаддаг. Гэхдээ яг доктортой хүний яг хийснээр хийх юм бол эзэж тэр хүнээс амжилттай тэр хүний дээр гараад мөнгө олоод явж чадахгүй. Тэр их харамсалтай. За ISFP байна. ISFP-г одоохондоо алгаслаа. За ISTJ байна. ISFJ-гээс арай дээгүүр гэж бодож байна. Арай имийг баримттайгаар арай практикаар харах чадвартай. Данч энэ хоёр хоёуланд нь алсыг аргах сэтгэлгээ байхгүй. Гэхдээ хоёулаа их шаргуу хөдөлмөрлж чаддаг. Хэрвээ энэ хоёр төрлийн хүмүүс алсын бараатай эсвэл олон шин санаа олж чаддаг тийм төрлийн хүмүүст хамтрах юм бол ихсэн ажиллана гэж бодож байна. Угаасаа тэгж таардаг. За дараа нь ISTP байна. ISTP хүмүүс ихэнх нь бүгдээр хурдан сэтгэдэг их ухаантай төрлийн хүмүүс байдаг. Данч жоохон залхуу. Тэгээд ирээдүг жоохон төлөвлөгөөгүй, алсын хараагүй, жоохон амбиц багтай амьдэрдэг. Зүгээр л одоо байгаа хийж байгаа болоо тэгээд болчих واخ та гэсэн сэтгэлгээгээр. Тэгэл байж л байдаг төрлөө. Тэгээд яг байж л байдаг гэдэг нь асуудал гарч ирэх юм бол их хурдансч чаддаг, их практикийн асуудал их олон шийдэж чаддаг. Данч их залхуу төрлийн хүмүүс. Амбиц залхуу хоёулаа ер нь бага. Алсын хараач гэсэн их цөөхөн. За ENTP байна. ENTP-г хамгийн доор 50 очно. ENTP нэг бол амар баян, эсвэл нэг бол амар яадаг байх төрлийн хүмүүс байдаг. За баярлалаа. За тэгэхээр хэрв MBTI чинь энэ 5 ял нэгт орсон бол subscribe дараад, like дараад, комментэнд өөр ямар бичлэг би хийж болохыг сэтгэлдээ үлдээе гэж хэлэх юм уу. За тэгж болно. Хэрв надад санал зөрүүлж чийвэл ер нь буруу бодож байна гэсэн үг чинь миний бодол